Баримтат төв гэдэг нь тодорхой зорилго чиглэлээр ямар нэг зүйлийг бичиг үсгийн янз бүрийн хэлбэр, дижитал технологиор хадгалсан өв юм. Энэ нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өвийн аль альныхын шинжийг агуулсан байдаг. Баримтат төвийг цаасан дээр бүтээгдсэн, модон дээр бүтээгдсэн, хад чулуун дээр бүтээгдсэн, үйс навчин дээр бүтээгдсэн, торго бүс даавн дээр бүтээгдсэн, тамга тэмдэг, албан бичгийн, дуу, дүрс бичлэг, гэрэл зураг болон төрөл бүрийн металл дээр бүтээгдсэн баримтат төв гэж ангилдаг. Баримтат төв нь илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байдаг учраас тухайн үндэстний түүх соёлыг үнэн бодитойгоор гэрчлэн нотлоход юугаарч орлуулшгүй чухал ач холбогдолтой юм.